Юу буруу хийсэн бэ? Тэгээд би юу зөв хийсэн бэ? Гэт өөрөөсөө асуух асуулт. За бүгдэнд нь амралтын өдөр мэнд. За тэгээд 7 хоног болгон тогтмол хийдэг weekly recap бичлэг маань одоо 2 дахь бичлэг одоо өргөж байна. За тэгээд өнгөрсөн 7 хоног бол week 2 байсан. За онгороод 2 дахь 7 хоног өнгөрчихжээ. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн ер нь 1-5 өдөр бүх өдрүүдэд би арилжаанд орсон байгаа. За энэ дээдлэх нь бол тэрний өмнөх 7 хоног шүү. Эхний week 1 гэсэн. За доотлохт бол эхний 1 дахь өдрийн арилжаанд харагдаж байна. 3 арилжаа хийсэн $181 алдсан байна. За тэгээд 2 дахь өдөр болохоор бас 3 арилжаа хийсэн. $396 хийсэн байна. За 3 дахь өдөр 2 арилжаа хийсэн $89. Тэгээд 4 дахь өдөр ер нь бол улаан өдрөөс 2 арилжаа хоёлаа лоос байгаад $330 алдсан. Тэгээд 5 дахь өдөр болохоор 1 арилжаа хийгээд $348 хийсэн байгаа. За тэгээд онцдох ганц 2 өнгөрсөн 7 хоногт ямар трейдүүд байсан бэ гэвэл ерөнхийдөө short trade-үүд дээр айгүйх намайг сорьсон тийм нэг трейдүүд болсон байгаа. Тэгээд хичнээн short trade гэдэг ингээ баясаа мэдж байгаа ч гэсэн ингээд яг хүснээрээ арилжаанд орчдаагүй. Тэгээд ерөнхийдөө бол хичнээн biased байсан ч гэсэн ингээд мөнгө алдсан тохиолдлууд их байгаа. Ерөнхийдөө бол тэр трейдүүдтэй ер нь нэг баацаад ингээд сарамж болсон болохоор ингэж ярэ гэж бодож байгаа. За тэгээ энэ бол эхний трейд. Энэ бол 3 дахь хийсэн трейд. За энд бол за би эхний тэр чарт нь. За энд бол энэ inversion fair value gap одоо доошоо зах зээл арилжаад энэ туур хаагдсан дараа би бол нь short харилцаанд орно гэд орсон. Тэгээд энд харагч энэ short харилцаанд орчоод тэгтээ би энэ арилжаа ерөөсөө барьж чадаагүй. Тэгээд 3 дахь өдөр $89 хийсэн байгаа. Яг санснараа хийж чадаагүй. Тэгээд яагаад энэ дэр алдсан бэ гэхээр за 15 минутын chart дээр би бол ингээд short орсон тийм үү. За энэ дараачийн 15 минутын candle дээр за тэгчээд арилжаа явж исэн. Тэгээд миний stop loss бүрэн дээр бүр өмнөх бүр 15 минутын swing high дээр stop loss тавьсан юмсан. Амар хайлхөө. Ер нь бол яг proper stop loss тавьсан юмсан. Тэгтээ би дахиад нэг юу нэмээд гэрээ нэмээд арилжаан дээр. За тэгээд дахиж нэг гэрээ нэмснээс хойш ер нь бол яг тийм сэтгэл зүй айцтай болж ирсэн. За хэрвээ алдах юм бол би маш том алдагдал хүлээх юм байна гэд. Тэгээд 2 дахь stop loss-аа би ер нь бол маш тийм давчуу тавиад. За тэгээд энд харагдаж байна те энийг яг 9:30 минутын New York Time-ийн open-оор дэшээ арилжаад миний ер нь бол бүх юг гаргасан трейдийг бол арилжаанаас бол гарсан. За тэгээд тэгтээ яг миний анхны stop loss тавьсан газар бол хийж хүрээгүй байгаа те. Тэгээд дэшээ арилцсан ч гэсэн одоо candle-ийн одоо их бий бол нэлээд доор хагдаад тэгээд доошоо яг санснаар таргтд хүрсэн. Тэгтээ энэ арилжаа бол би барьж авч чадаагүй. За тэгээд өнгөрсөн 7 хоногийг дүгнүүл тэгээд би юу буруу хийсэн бэ? Тэгээд би юу зөв хийсэн бэ? Гэт өөрөөсөө асуух асуулт. Ерөнхийдөө яг энэ бол зүгээр нэг тийм форм маягийн юм. Тэгээд 7 хоногийн сүүл болгон яг ингээд 7 хоног дүгнээд яг юу буруусан бэ, юу зөв хийсэн бэ гэж асуудаг асуулт. Та нарсан өөрсдөөсөө ингэж асуул их зүгээр. За тэгээд би юу буруу хийсэн бэ гэвэл за аль хэдийн анализ хийгээд тэгээд оролт хийсэн трейд дээр дахиж анализ хийгээд тэгээд зүгээр л одоо оролт хийж тэр трейдээ орхиж зүгээр хараад ингээд дахиад тэрэн дээр анализ хийгээд тэгээд тэрнээсээ болоод ингээд алдаад тэг хичнээн ингээд байсан зүг байсан ч гэсэн алдсан ба. За тэгээд stop loss хэтэрхий шахуу тавьсан байгаа. Тавьсан бас өмнө 7 хоногт ер нь бол хийжсэн бас нэг буруу үйлдэлүүдийн нэг юм. Тэгээд stop loss хэтэрхий шахуу тавьснаас болоод трейд явахаас өмнө нэг төрүүлж арилжаанаасаа гараад за тэгээд яг гоё төлөвсөн трейдүүд бол авч таагүй. За тэгээд хэтэрхий олон гэрээ нэмж байсан буруу хийсэн юм байна. За тэгээд арилжааны менежмент ер нь бол таараа байсан болохоор ер нь бол яг төлөвчээс арилжаануудаа авч таагүй. За юу зөв хийсэн бэ гэвэл
За эрсдлийн менежментийн боломжийн дагсан. Тэгээд overtrading хийгээгүй. Тэгээд хоёр алдагдлын дараа алдагдлаа хүлээн зөвшөөрөөд өдрийг өндөрлж ирсэн. За тэгээд зах зээл нэгтгэхээс өмнө pre-analysis хийж одоо journaling тогтмол хийжсэн. За тэгээд яарч харилцан талаараагүй. Тэгээд миний нэг анзаарсан зүйл болохоор өнгөрсөн 7 хоногт ерөөхдөө би ингээд яг зах зээл нэгтгэхээс өмнө ч юм 15-аас 30 минутын өмнө ч юм уу цагийн ч өмнө суугаад тэгээд ингээд яг зах зээлийн нөхцөл байдлыг яг тухайн үед нь одоо анализ хийгээд бичээд за тэг цаг хоорондын анализ одоо хийгээд за 4 цагийн харлаа daily chart-аа харлаа нэг цагийн chart-аа харлаа тэгээд зах зээл ямар байгаа daily bias bullish юм bearish юм гэдгийг хараа тэг 4 цаг дээр ямар байгаа ингээд ерөнхийдөө ингэж дүүнччихэд за ерөнхийдөө гол key одоо price level-д одоо хааш харилцаж болох юм гэдэг энийг бичээд тэгээд ерөнхийдөө ингээд нэг тийм script маягийн өөртөө гаргачвал ер нь бол яг яарч харилцаанд орохгүй ингээд бодлоо айгуу зэгцлээд тийм яг өөрөө хүссэн тэр харилцааг хийх айгуу тийм нэмэртэйс. За тэгээд эх 7 хоногт ер нь яаж харж байгаа вэ? Эх 7 хоног бол week 3 те. Тэгээд 52 7 хоног юм. За эх 7 хоногт бол news calendar бол ингэж харагдаж байгаа. За нэг дэх өдөр бол bank holiday буюу амралтын өдөр тэгээд харилцаа байхгүй гэсэн. За хоёр дахь өдөр болохоор за нэг medium impact news eventтэй тий. За тэгээд гурав дахь өдөр бол за Trump үг хэлнэ. За тэгээд Trump ямар үг хэлхийг мэдэхгүй ер нь л зах зээл нэлээд volatile хөдөлгөөн авчрах байх гэж бодож байна. За тэгээд 7 хоногийн хамгийн дээд эсвэл доод ханш тогтох магадaltaй. За дөрөв дэх өдөр болохоор одоо final GDP байгаа. За тэгээд бас өшөө 2 medium impact news 2 high impact news байгаа. Ерөнхийдөө зах зээл нэлээд volatile. За 3 medium impact news юм биш. Volatile байх болно. За тэгээд дөрөв дэх өдрийн одоо reversal буюу одоо зах зээл одоо явж исэн зүгээс шал эсрэг зүгт ирэх боломжтой өдөр гэж бас харж байгаа. За 5 дахь өдөр бол бас 2 high impact news event байгаа. Тэгээд бас 2 medium impact news event байгаа. За тэгэхээр бас нэлээд хөрхөн volatile тийм 5 дахь өдөр болох боломжтой байна. За энэ долларын индекс weekly chart харагдаж байна. За доллар дээр бол өнгөрсөн 7 хоногт одоо бидний харж байгаачлан bullish байсан тийм үү? Bullish доллар байсан. За энэ bullish одоо scenario одоо bias эх 7 хоног би үргэлжлээд bullish байх болоо гэж бодож байгаа. За доллар дээр тэгэхээр ерөнхийдөө bullish байгаа. За daily chart дээр бид харах юм бол за энд liquidity attack хийгээд тэгээд дэшээ энд ягаан энэ market structure shift буюу одоо shift хийгээд те тренд иргэсэн гэсэн. Ер нь бол bullish trend энд иргэсэн гэсэн. За тиймээс доллар дээр бол би энэ bullish тренд бол хэврэг байх болоо гэж бодож байна. Тэгээд дэшээ харж байгаа долларыг бол за Nasdaq weekly chart харагдаж байна. За тэгээд Nasdaq бол ер нь жоохон нэг тийм consolidation хийсэн тийм market profile-тай байгаад байгаа. Нэг тийм trending биш те. За тэгтээ зах зээл бас bullish шүү. Nasdaq дээр бол тэгтээ ерөнхийдөө бол technically бид нар бол DXY bullish байх юм бол бусад маркетууд дээр bearish хардаг байх хэрэгтэй тийм. Тэгтээ өнгөрсөн 7 хоног бол bearish байсан л да. Доошоо байсан Nasdaq. За тэгтээ Nasdaq-ыг би бол дахиад одоо all time high хийх attempt хийх тийм болцоотой гэж хараад байгаа. За daily chart дээр харагч байна те. Тэгэл ерөнхийдөө нэг юм range bounce хийсэн юм хөдөлгөөн Nasdaq хийгээд байгаа. За тэгтээ Nasdaq дээр бол яг амар bullish амар bearish гэсэн тийм хүчтэй bias бол байхгүй байгаа. Тэгээд жоохон эргэлзээтэй тийм 50-50 50-50 байгаа. Тиймээс Nasdaq бол нэг бол яг яачч магадгүй харагдаад байгаа. Тэгээд дайны нөхцөл байдал илэргээд тэгээд алтал уус өсөрлөө тий. За тэгээд аккаунт маань өнгөрсөн 7 хоногт ийм байсан тийм үү.
За $1160 юм да. Тэгээд одоо болохоор $1490 бараг л $1500 хүрэж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бол яг дунджаар $380 хийсэн юм да. За тэгээд ерөөхдөө бол ийм байна. За тэгээд дараа 7 хоногт болцъя.